наад хүү жаргалах хийгээд асуугаад хараа. За баярлалаа танд. Баярлалаа. За та бүхэн дэлгэцээр харж байгаа ноён жаргал сайхнаас төрүүлээд манай гүн далаа дарга маань хүрээд ирлээ. Тэгээд бас нэг мэдээлэл дуулахад та бүхэн мэдчихэж байгаа хэрэг тэгвэл мэдээлэл өнөөдөр 10 сарын 1-ээс нийслэлийн маань татвар төлөөд эхэлж байгаа. Тэгээд энэ бол баар, ресторан, одоо хоол идсэн газар болгонд 1% татвар өгнө. Та хэрвээ 10,000 төгрөгийн татвар 10,000 төгрөгийн хоол идлээ гэж үзэх юм бол 10,100 зайлшгүй төлөх болох нэ. Тэгээд энэ бол нөгөө нийслэлийн иргэний үүрэг. Нийслэлтэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж манай Батбол дарга бол хэлээд байгаа. Сайн байна уу та? За та аль нэг сонгоолдог. Таны ажил сайн байна уу? Та өчтөр ирчих үү? Тэглээ. Буцаар ирсэн шүү дээ хоёлаа. Тэгээ хоёлоо уцаар ирсэн. Тэгээ самд явж. Та баруун нэгдүгээр ороод ирсэн юм шүү дээ. Тий 22 өнгөрөөл явчихсан. 22 өнгөрөөл явчихсан тий. Зөв. Тэгэхээр нөгөөч таны асуудлаа юу? Уул нь бол эдээсээ төлөвлөгөө бол ийм байсан юм аа. 5:30-аас бүдүүн намын дараа ноён жаргал сайхнаар төсөвтэй холбоотой асуудал. Манай телевизээс нэг төсвийн талаар иргэдэд бас энгийн үгээр ойлголт өгөх талаар ярьж ирсэн. Тэгээд залгуулаад таны нэг асуудлаас ярих гэж ирсэн. Төсөв ирээгүй юм уу? Ирсэнгүй. Гадаа машина танд тааралдаг байсан. Гадаа хотлоо ирсэн байна. За. Тэгвэл ингээд яриад байгаа. Тэгээд найруулагчаа өчтөрөө бас нөгөө Эрдэнэтээр гарч ирсэн Эрдэнэт болж ирсэн тэг бичлэгүүдээс бас бэлдэж байгаараа өчтөр тавьсан. Тийм тэр бичлэг байхгүй юм. Яг одоо иргэдийн л яриад байгаа л да. Одоо нөгөө гүндлээ өгнө гэсэн учраас биднээс байгаа ингээд. Одоо иргэд бол огт ойлголтгүй гэж харагдаад байгаа юм л да. Эндээс яриаг эхлэх. Тэгээд иргэд болохоор одоо сэтгүүлж асууж байгаа. Энэ ингээд газар хий өгнө гэсэн бэ гэсэн. Гүндлээ өгнө гэсэн юм аа. Тэгээд биднээс авах гэж байгаа ингээд. Хамгийн түрүүний асуулт болохоор та шинэ газар өгөх хэрэгтэй хүн үү гэдгээс л асуултаа эхлэв те. Мэдээж би одоо газар өгөх хэрэгтэй хүн биш шүү дээ. Тэ. Тэгээд тэр иргэд гээд хэдэн хүмүүсээс асуусан л байна л дээ. Тэгээд зарим цаашаа гараад зогссон яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр уг нь тэнд чинь яг гэр барьчихсан нэлээд олон хүн байсан. Тэгээд би бас танаа нэвтрүүлгийг нөхөж үзсэн л дээ. Өглөө бас гарсан байна лээ. Тэгээд миний бодлоор тэр сэтгүүлч нь бол зориуд тийм юм бэлтгэсэн юм аа л одоо интернетээр тавьж дээр гэж ойлгосон. Та нар интернетээс тэрийг авсан байна лээ шүү дээ, тийм. Тэгэхээр яг тэр гэр барьж байгаа хүмүүсээс очиод за одоо ямар учраас гэр барьж байгаа тий? Та ер нь энэ учраа мэдж гин үү, тий? Хойлоо мэдж гин үү ч юм уу? Одоо ер нь тий? Үр дүнгийн та юу гэж бодож гин гэдэг ингээ асуусан бол хүмүүс ихэнх нь л хэлэх байсан байх л та. Тэр хүмүүс бол бүгдээр бийчтэр хүмүүс хэлсэн. Бүгдээрээ ч бас мэдж байгаа. Энд чинь бас Монгол улсад хууль одоо ёсны улстай болоод арчил зах зээл гэдэг нь чинь 25 жил боллоо шүү дээ. Хүмүүс одоо гүн далаа гэдэг хүнийг мэдж байгаа шүү дээ. Энэ хүн чинь ард тийм үү? Их хурлын гишүүнч байсан гэсэн бас газар мэдэж олгож өгч чадахгүй шүү дээ. Би чинь тэр байтугай их хурлын гишүүн биш те. Би энэ хүмүүст бол яг энэ газар бол хоосон газар юм байна. Ямар нэгэн одоо тийм юм барина гэсэн төлөвлөгөө байхгүй юм байна. Зөвхөн ногоон бүс болгоно гэдэг ийм нэртэй байж байгаа юм байна. Яг үнэндээ бол энийг дарга нар дээгүүрээ за өнөөдөр маргааш ингээд тий хизээ юм эргэжил хувааж авах нь ойлгомжтой. Та нар энэ газрыг бол авч болох юм байна. Тэгээд энэ дээр ирж байгаа одоо гэр барьж байгаа хүмүүс бүгдээрэнд нь одоо та нар ингээ гэрээ байр. Ингээд дараа нь одоо сум аймгийнхаа засаг захиргаатай уулзаад яриад тэгээд аль бие ёсны болгож болно. Болохгүй гэсэн юм бол байхгүй. Эрх мэдэл нь тэр одоо газар болох эрх мэдэл нь аймгийн засаг захиргаанд байгаа байхгүй юу? Тэгэхээр аймгийн засаг захиргаа бол ардчилсан нам байгаа. Одоо Орхон аймагт Баян өндөр суманд одоо Эрдэнэт хотын Баян өндөр сум гэдэг үлдсэн юм байна шүү дээ. Тэгээд энд бол ардчилсан нам төр барьж байгаа. Арайч та нарыг ингээд хөөгөө зайлуулчихгүй байлгүй дээ. Арайч хүч хэрэглэхгүй байлгүй тий. За тэгээд та нар өөрсдөө очиод газрынхаа төлөө одоо тэмцэцгээ
Тэ? Та нар хэлж ярихгүй болвол хинч та нарын төлөө явахгүй, хинч та нарт энэ газрыг өгөхгүй. Энэ газар нь үнэхээр одоо А зэрэглэлийн сайхан газар байгаа байхгүй юу? Яг нэг одоо тэр хауснууд харагдаж шүү дээ. Тэр чинь нэг баячуудын хаус гэдгийнх нь ард байхгүй. Одоо манайхаар бол зайлсан уу? Одоо яг манайхаар бол зайлсан л да тий. Тэгэхээр энэ газрыг өгөхгүй ингээл нуугаал одоо тий дарчихсан газар л байхгүй юу? Тэгээд ард иргэд нь очиод өнөөдрийн байдлаар 130 айл одоо 130 гэр байгаа. Тийм. 140 майхан байгаа. Нэг өсөндөө энэ чинь 270 гаруй одоо майхан гэр тэнд барьяастай байж байгаа. Саяын энэ гардаг зураг бол одоо 3 хоногийн өмнөх зураг байна л да. Анх л яг хүмүүс очиж исэн тэр үеийнхэн зураг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр хинээс ч асуусан гэсэн гүн далаа гэдэг хүн газар өгдгөө гэдгийг мэдж байгаа шүү дээ. Насанд хүрсэн бүх хүмүүс тийм учраас хүмүүсийг би үр дүнгээ мэдэж ингэж л одоо тэнд оролцож байгаа. Чадвал газартай болчих. Чадахгүй бол тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь эрсдэл гэсэн ийм маягаар л одоо таавал ганцаар ороод энэ газрыг авъя гэвэл мэдээж өгөхгүй. Тэгэхээр нэг ард нийтийн бас хүч шахалтаар бас өгч магадгүй л гэсэн санаа л юм дээ тий. Энийг бол ийм юм тий. Надад жишээлбэл хувьдаа тэнд газар хэрэггүй шүү дээ. Тийм биз? Би Улаанбаатар хотод амьдардаг тий. Би Эрдэнэт хотод одоо амьдрахгүй тий. Би энэ болгоныг тэр хүмүүс та нэг юугаа тэр оршин суугаа хаягаа тийш шилжүүлсэн юм шиг. Би яг оршин суугаа хаягаа бол тийш шилжүүлсэн. Тий. Тэгээд мэдээж би тэнд чинь байнга оршин сууна гэж хүмүүс ер нь хэлж ярээгүй шүү дээ. Би ямар ч байсан оршин суугаа хаягаа энэ шилжүүлээд ирлээ. Тэгээд дээр нь би бас яг одоо тэр Баянболог баг гэдэг. Тэр Баянболог багийн оршин суугчаар өөрийгөө бүртгүүлсэн. Тэгээд би бас өнгөрсөн 4 сард надад нэг хашааны газар өгчөөрөө гэд ингээд өргөдлөө өгсөн. Тий. Миний өргөдлийг мэдээ шийдэж өгөхгүй, өгөөчгүй. Тий. Би очиж асуусан чинь газар өгөөгүй л гэж юм л. Ингээд би тэнд за одоо ингээд нэгэнт газар өгөхгүй байгаа юм чинь тэгээд тэнд би нэг гэр барьсан. Намааг дуурайгаад Эрдэнэтийн ард иргэд одоо 130 айл 140 гэр 140 майхан тэнд баригдчихлаа. За эднэрийг одоо ингээд Эрдэнэтийн засаг захиргаа хүчээр одоо зайлуулна гэж ярьж байгаа юм байна лээ. Тэ тэгээд би энэ зүгээр нэг зүйлийг хэлмээр байгаа. Ард иргэдтэй тэр газрын өгчөөч 270 айл өрхтөнд газартай болох юмсан хашааны газартай болох юмсан гэж бодож байгаа. Тэгээд яг тэр газарт нь очтаараа тий өнөөдөр 270 биш тий 2000 гаруй айлын одоо газар юмыг одоо шийдэж болохоор ийм их газар тэнд байгаа. Та нар бас телевизээр харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ард иргэдтэй зүгээр газрын өгч өөр ямар ч асуудал байхгүй. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? За бацарчлаа тий. Яг 40 минут 47 минут. Тийм ээ. Өнөөдрийн амьдрал тэнэл биш үү? Төгжрээ тоцорч та цагаа буруу тоцорч. Төгжрээ тоцорсон. Төгжрээ тоцорсон. Яг танай ингээд айгүй төв замын яг уулзуур дээр байдаг шүү дээ. Ер нь бол яванда явуулын студид болох хэрэгтэй. Газар нь очоод шууд. Тэгээд ийм байгаа нөгөө уул нь бол энэ та бол одоо гүндлээ гоон цагтаа л ороод ирлээ л дээ. Тэгээд би цагаад босгоч. Тэгээд та тэгээд дараа нь орчих. Тэгэх үү. Яг та бас тэгээд санд бод зорилж байгаа шүү дээ. Гүндлээгээ болохоор энэ өг ингэмээр байна хинэ. Эрдэнэт яг нөгөө бас нэг хүний улс төрчмөс байсаар хэрэгтэй авах гэж байна. Эрдэнэт жишээ нь одоо гүндлээг бол иргэдэд газар олгоё гэдэг хашаад зоолгоод тэр нь болохоор ногоон бүсгээд эрдэнтийнх нь засаг дарга гэдэг сэргүүцээд байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр одоо яг шинэ ямар алхах нэг гэжтэй ийм үйлдэл зөв юм буруу юм гэдэг дээр л ард иргэд хоёр тал болж ярилцаад байгаа. Тэгээ энэ дээр бас та саналаа хэлээд ингээд нэгд болж стратеги явуучвал илүү нэг сонирхолтой байх л та. Та энэ талаар зөндөө ярих байх. Гүндлэг ярьж байгаа юм байна. Тэгээд хоёр би ярьж дуусаагүй. За ярьж байгаа. Тэгэхээр ийм Эрдэнэтэд тэр газар дээр одоо Эрдэнэтийн ард иргэд жирийн л ард иргэд шүү дээ. Хөрхийн хашааны газартаа болчоо гэсэн ард иргэд. За миний санаачилгаар тий миний ихлэлээр тэнд очичлоо. 100 жавсаахан 130 айл гэрээ барьсан байгаа. 140 хүн гэр барьж чадахгүй их майхан барьсан байгаа. За ингээд нэг өсөнд 240 гэр майхан тэнд Эрдэнэтийн нэг тийм дарга нарын дарчихсан газар дээр
өөрхий бууч чадах. А тэднийг одоо та нар энд хууль бусаар буулаа, та нар эндээс зайл гэдээ одоо хөөж ингээд турхираад юу гэдгийг буруу юм хийлээ, та нарыг ингээ хүчээр гаргана, хогчин шүү энэ төргээд дарамтлаад ингээл ерөөсөө шүн мөн онтуулахгүй цагдаа магдаа явуулж хаалгыг нэдүүлээд сэрэмжлүүлэг гэж бичиг тараагаал те та нар хохирон шүү гэл ингээл ийм зүйл болоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаар энэ интернет дээр бас зарим нэгэн зориуд зохион байгуулалттай миний хэлсэн юмыг хассан барьсан те гуйлсан зөндөөл зүйл гарсан байна лээ л дээ. Тэгээд эцсийн дүндээ энэ ийм л юм. Тэнд ард иргэд газар авч чаддгүй юу н Эрдэнэтэд дархан ч манай хоёр дахь том мот. Тэгээ Улаанбаатарт жирийн ард иргэдэд олддог газар, шуларгаар олддог газар гэж байдгүй. Дандаа дээгүүрээ гайгүй газрууд, өнгөтэй өөдтэй газар, бүхэл юмын дээгүүрээ луурда, булхаацаа тийм үү? Ингээд ямар замаар байдгийг дээгүүр л авдаг байхгүй юу? Дарга нар одоо өөр юутай хүмүүс нэдгэн тэ ингээд тийм тэдний хамаатан үнэхээр ногоон бүс байвал яах вэ? Биш тэр ногоон бүс биш ээ. Ногоон бүс гэдэг чинь одоо мод соттой юм хэлдэг шүү дээ. Тэнд чинь бүр одоо нэгч мод байхгүй. Энэ хүмүүсийн тэр гэрээ барьж байгаа газрыг өөрөө харуулсан шүү дээ. Ямар юмных нь ногоон бүс байд юм. Дандаа худлаа. Намайг анх очиход эн чинь ногоон харагдаж байна. Ямар ч мод байхгүй тий. Тэгээд энэ тэр мод нэг ч алга юу ногоон бүс тий. Нэг энд бургасч байхгүй. Тэгээд харж байгаа ийм сайхан тал. Энэ дээр чинь 2000 айл одоо амжиргаагаа залгуулж болно шүү дээ. Энэ айлт нь Эрдэнэтийн засаг захиргаа өнөөдөр арчилсан намын гарт байгаа. Арчилсан нам энэ хүмүүсийн бүрстэ дууд завчрааж яста хамгийн хөөрхөн өрөвдөлтөй ядуу дараа амьдардаг олон хөөхөдтэй өрх гэргүүд нь ингээ газруудын өгөөд тэгээд энэ хүмүүсийн амьдралыг өөдөн татаад ингэх хэрэгтэй шүү дээ. Тэрний оронд одоо хөөж туун гэх юм гинэ те. Тэгэхээр хөөж туувал эднэрт одоо хүч хэрэглэвэл засаг даргын захирамжаар хүч хэрэгэлдэг. Засаг дарга шийдвэр гаргаж цагдаа хөдлөх ийм газрын тухай хуулинд бүр яг ийм заалт байдаг. Тэгэхээр хэрвээ ийм одоо энэ нэг нөхрийн Манлавбаатар гэдэг нөхрийн энэ бичиг бол ямар ч юу байхгүй. Энэ газрын албаны нөхөр засаг дарга буюу арчилсан намын удирдлага өнөөдөр ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэгэлж хөөрхийн газартаа бол засаг дарга энэ газрыг одоо өгчөө гэх юм уу тэгэл өгч болох. Өгч шүү дээ. Шууд л өгнө шүү дээ. Харин би тэрийг л хүсэж байгаа байхгүй. Зүгээр аятайхан өгчөөч гэх. Тэгээ энэ талаар би тэр нөгөө өөр ганц мод төр жалганд байх шиг байна те. Гүүр тэр хоошоо шүү дээ. Бараг хитэн байх гэдэг хитэн төлөвлөгөө юм шиг байна шүү дээ. Тийм байхгүй. Эний чинь худаг барина гэж нэг худлаа ярьсан, усан сан байгуул нэг ногоон бүс байгуулна гэж бас худлаа ярьсан. Одоо цэцэрлэг юм барина энэ төр худлаа яриад байгаа. Ерөөсөө энэ ард иргэдэд хизээч газрыг шударгаар өгдөг юм. Би энийг яагаад яриад байгаа нь бас жагааг ойлгоосоо гэж яриад байгаа байхгүй. Жагаа сайн юмны юм ойлгоогүй өөрөө ярина гэж өрөөд ирсэн байж магадгүй учраас би энэ болж байгаа үйл явдлыг бас дараа нь сандаа төсөв гэж урна. Тий, одоо ингээд төсөв биш болчихлоо шүү дээ. Энд миний ярих цаг дээр ороод ирлээ шүү дээ. Би тэгээ харин одоо бас би тийм учраас арилахаар яриулаа сонсч байна. Тий, арилахаар сонсоод жагааг бас сонсож суугаад байгаа гэж бас их сонирхол. Тэр би ингэж байна. 90 онд та бас өөрөө хамт явж исэн тийм үү? 90 онд ардчлал хүний эрх чөлөө тийм үү? Тэр дарга нарын одоо юу гэдгийг нөгөө нэг олон улс төрийн товчоо мовчоог огцруул тий тэдний эрх ямбыг зогсоо ард иргэдийн төлөө сайн сайхны төлөө гэж гарч ирсэн хүмүүсийг би бол арчилсан намынхан гэж одоо тэгжил ярьсаар гал одоо засгийн эрх авлаа шүү дээ. Тийм биз анх тэгж гарч ирсэн хүмүүс тэг өнөөдөр ард иргэдэн тэнд Эрдэнэтэд очиод газар авъя, хашааны газар авъя гэж хөрхийн амьтад тэнд хинэн ч тэнд одоо хаус өрх тийм өнгөтэй хүн байхгүй. Ингээд байж яхад нь тэдний хөөж зайлуулъя гэж байгаа энийг би одоо бас ойлгохгүй. Энэ болж байгаа юм уу те? Энийг би одоо жишээлбэл арчилсан намын удирдлагаас асуумаар байна. Гэхдээ та нар энэ Эрдэнэтийнхээ арчилсан намын тэр удирдлага тэр засаг дарга Дангаас өрн мөн Баян өндрийн засаг дарга Баасанжив тэгээ тэр Эрдэнэт Орхон аймгийн арчилсан намын дарга юм гэсэн Батчим гэдэг гишүүн те эднэртээ хэлж үүрэг болгооч. Ард иргэдээ хөөн гэдэг чинь арчилсан нам тохирж байгаа юм уу? Энэ ард иргэдээ зүгээр юуг нь өгчөөч. Гэрчилгээг нь гаргаж өгөөд сайхан годом модом хийж өгөөд тэгээд цахилгааны тавьж өгөөд ингээд өшөө тэр 2000 гаруй өрх тэр зөвхөн тэрний хэсэгт нь тэрний хэсэг жалгахт нь байж болох бид нар тооцоо юм гаргацсан шүү дээ. Энэ 2000 өрхийн хөө тэрний цаана бас нэг айлыг одоо дөрвөөр бодох юм бол энэ чинь 100000 хүнийхээ та санааг анх яаж боломжтой гэж ингээд газар орны эднээс болгоод аваад өгчээ гэдэг. Ер нь Монгол улс дээр газрын лөөвөр булхаа бүр хэтэрсэн газар автсан
Монголд ер нь Улаанбаатарт энтэнд газрыг бол дээгүүрээ л хувааж авдаг. Жирийн ард иргэдэд газар олддоггүй. Ингээд би Эрдэнэтэд одоо би чинь нам байгуулахад нэр дэвших гээд өнгөрсөн 4 сард очлоо шүү дээ. Тэгээ очиод би тэнд нь Баян өндөр хайрхан дээр нь гараад ингээд газар нутгийн байдалтай танилцаад энийг хороол гэдэг юм байна, энийг город гэдэг юм байна, энэ гэдэг юм байна. Тэнд нь тэдэн хүн амьдардаг, ингэдэг гэх бүх мэдээлэлээ хүмүүстэйгээ хараад ингээд яриа сууж ягаад тэгээ доор нь хэдэн айл бахаар нь очсон юм. Гэт хүмүүстэй уулзаад ингээд ярьсан чинь шууд гүндэл байгаа тий. Таныг сонссон. Та энд одоо газар тий нэг хашааны газар хайж байгаа гэнлээ. Бидний 16 айл одоо энд 10 жил болж байна. Бидний хашааны газрыг өгдөггүй. Ингээд байлгаж яадаг гэд тэгсэн. Тэгэхээр би за тэгвэл би та нартай хөршөөдөө. Одоо би засаг багийн даргатай чинь уулзъя гэд. Ингээ багийн даргатай нь уулзсан чинь өөд гүндлээгөө та манай баг намайг бүртгэхэд авцсан. Хоёр Баян өндөр сумын Баян өндөр гудамжны 277 тоот гэдэг надад ерөөс ямар ч кадастргүй тийм юу биччихсэн. Тэр 276 гээд нэг айлын хажууд. За тэгээд энд усан сан байгуулна гэхээр би зураг үзүүлчих гэсэн. Зураг байхгүй. Гэхдээ багийн засаг даргуудаа зураг яага мэддэггүй. Ямар төсөв хөрөнгөөр байгуулах нь юу ч мэдэхгүй. Тэгэхээр би Баасан жив дарга гэдэг Баян өндөр буюу Эрдэнэт хотын засаг даргатай маргааш нь орж уулзаад өргөдлөө өгөө. За энд би нэг газар авах гээд ингэлээ. Танаа одоо оршин суугч иргэн болчлоо. Ингээд нэг газар өгчөөрөө. Ингээд энэ нэг юм усан сан ман байгуулаа гэдэг зураг мөргийн үзмээр байна гэсэн чинь тийм байхгүй гинэ. За тэгэхээр за усан сан байсан бол би хаана ч юм хажууд нэг газар юм хийчихье гэж бодсон юм аа. Нэг одоо газар олчихъя гэж бодсон. Уг нь би нэг газар шав тавьчихсан байгаа гэдэг. Ингээ өнгөрсөн. За ингээд 4 сар хүлээсэн надад тэр газраас өгөөчгүй. Ингээд тэгээд одоо би тэнд өөрөө гэр бариад сайхан одоо ингээд 270 гаруй хүмүүс тэнд нь гэр майхнаа барьцсан. Өнөөдөр одоо тэднийг ардчилсан намын засгийн газар хүч хэрглэж хөөж зайлуулна гэдэг. Тэгээд би ард иргэдэд хэлмээр байгаа. Ард иргэдээ тий Эрдэнэтийнхээ тэнд одоо гэр барьсан хүмүүсээ та нарыг хөөж байгаа хүн чинь ардчилсан намын танаа одоо та нарын сонгосон удирдлага шүү. Тий. Тэгэхээр тэр хэрвээ хөөж зайлуулах юм бол гомдвол ардчилсан намд тэр өөрсдийнхөө сонгосон хүмүүстэй гомдоороо гэж хэлмээр байна. Хоёрдугаарт ард иргэд минь тий битгий шантар газрыг бид нар авнаа. Тэр газрыг та нарт өгнөө. Өнөөдөр биш юм хэд маргааш өгнө. Маргааш биш юм хэд эх жил өгнөө. Заавал өгнө. Заавал өгүүлнэ. Зөвхөн Эрдэнэтэд ч биш. Тэ Дархан Улаанбаатар Монголын бүх газрын лойр ингэж байгааг зогсооноо. Иргэдэд газрыг шударгаар олгодог болгоно. Тэрний төлөө би хаач гисэн тэмцэн. Би энийг ялна гэж бодож байгаа. Энэ бол ариун тэмцэл юм байна. За баярлалаа. Тэгэхээр энэ газрын асуудал дээр шин таны санаа бодлыг сонссон. Энэ гүндлэгөө зөв юм төлөө тэмцээд байна уу? Одоо уул мал ногоон бүс гэдэргээ тэр цэцэг ганацд хориод байгаа юм байл л да. Гүндлэг бол аавна гэдэг юм байлаа. За яг ер нь бол нийгэмд болохгүй болж байгаа юм зөндөө байна шүү дээ. Тэрний нэг хэсэг нь бол одоо газрын асуудал бах. Нэг хэсэг нь бол газаргүй шилжин нүүж ирчээд тэр 270 хүн урд өмнө хаа нэгэн газар амьдарч ирсэн л билүү дээ. Сарн дээрээс бууж ирээгүй бах. Гэр оронгүй болохоос өмнө бас нэг газар амьдарч ирсэн бах. Ямар нэгэн газар амьдарч ирсэн бай тараа л үү дээ. Жалган төр жалган төсөөгөл юм бол. Яахаа тэгээд их хол газар байдаг тийм. Өөр одоо юу гэдгийг энэ долоон буудлын цаана амьдардаг энэ хүмүүс өөрхийн нэг наашаа хот руу дөрвхийсэн гэж бодож би яриад дуусчих. Би чамаа ярих чинь дугаар сонслоо. Уг нь миний цаг л да. Миний цаг ч гэж байхгүй телевизийн цаг явах. Ямар юуг төгсөрлөгөө өрөөд ирсэн. Та цагтээ би Герман сургууль төгсөө. Тийм бахад. Би Монгол сургууль төгссөн учраас Монгол цагаараа л. Тэгээ юм байна. Яг уу тэр бол байж болох зүйл үү. Улаанбаатар хотод ч гэсэн одоо ултар газрын эрхээ аваагүй, зөвшөөрөл аваагүй олон хүн амьдарч байна. За Эрдэнэтэд бас ер нь энэ сүүлийн 25 жил шилжин нүүх асуудал бол асар их газар авлаа шүү дээ. За би зүгээр нэг санаа зовоод байгаа юм. Энэ 18 аймаг ер нь хүн үлдэх лөө энэ анзаар авлаа. Аймгийн төврөгөө Сумаас нөөсөн. Аймгийн төвөөс Улаанбаатар руу нөөсөн. Улаанбаатарт одоо болохгүй болохоор Дарах Эрдэнэт рүү нүүж байгаа. За Багнуурын шид хэлнэ. Ингээ үндсэндээ энэ 3 сая хүн бол энэ дөрөв хоттой үлдэх юм шиг байна. Тэгээ энэ их тал нутаг маань эзгүй хоосон болцохоор хэн энэний тухай ярих юм байна. За дээр нь бидний амжиргааг өнөөдөр болтол нэг залт
жолоодож явж байгаа юм. Энэ бол мал аж ахуй. Нөгөө 50-60 сая малчин. Ашиг нь бол бүгд хүртэж амьдарч байгаа. Махын нэдж байна, арсын зарж байна, ноолуурын зараад аав ээж нь ноолуураа хурааж ав зарчаад маха зарчаад хүүхдүүдийнхаа сургууль төлбөр болгож өгч байна. Орон сууц худалдаж авч байна, машин худалдаж авч байна тийм ээ. Гэтэл өнөөдөр мал малдаг хөнгө болж байна. Яагаад? Энэ үндсэн гол шалтгаан юу юм бэ? Уусууд манай иргэд нийтээр хөдөө орон нутаг тийм дургу болчихоо. Тэнд амьдрах тийм үнэхэр хүнд байна уу? Ер нь цаашдаа одоо яах юм? Энэ их газар нутгаа бүгдээр хот суран газар ирээд богнорч. За одоо тэгээд цаашдаа одоо яах вэ бид нар? Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бид нар нэг улс төрийн гаргалгаа өгүүлэгдэд байна да. Ер нь 1990 оноос хойш бид нар ер нь зөв бодлого болж явж ирв. Тийм ээ? Улаанбаатарт одоо асар олон хүн тэр уулын орой дээр амьдарч байна шүү дээ. Юу нь тэнд хэцүү салхи шороогтой худаг уснаас хол тийшээ унаа тэрэг түргэн тусламж явж очиж чадахгүй. За тэнд амьдарч байгаа хүн чинь сургуульдаа ч юм уу ажилдаа явхад хэцүү. Тийм ээ? Унаа тэрэгэн сууж маш хүнд нөхцөлд өнөөдөр амьдарцгааж байна. Тэгээ энэ асуудлыг бол өрөөсгөл шийдэх хэрэг байх л та. За яг вэ манай төрийн албан хаагчд бол албан тушаалаа ашиглаж юу ч байсан голохгүй авдгийн шүү дээ. Цаас нь баас боогоо тавьсан ч авахаа бодно. Хэрэггүй ч байсан газар аавна, хэрэггүй ч байсан юу юм. Дараа нь газрыг яах гэж байгаа. Зарчинтай гэж бодож байгаа. Тийм шүү дээ. За сая их гэдэг дуушлаа энэ дарга нар одоо ингэ ногоомс гэсэн газар гүндлэг болохоор энийг бол арсланыхан ингэ дарж байгаа дараа хувааж аваад идчих гээд байна гэж хаалтаад байгаа юм. Тийм үзүүлэлт гэж бодож байгаа. Хамгийн муу газар Монгол хүн амьдрах ёстой гэдэг бид нар хууль тэмдэг. Жишээлбэл энэ бонд ууланд Монгол хүн амьдрч болохгүй дархан цацтай. Нэг жоохон гайгүй байгальтай газар дархан цацтай. Уг нь би бодож байгаа. Монгол хүн хамгийн усны цэнгэг хамгийн сайхан байгальтай газар Монгол хүний амьдрах хэрэгтэй. Тэгвэл эрүүл чирэг монголчууд байна. Тэрнээс биш хогон дотор монголчуудыг жалган дээр тал дээр заавал байлгах гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол. За нэгэнтээ хот суурин газар Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл дархан эрдэнэт гээд дараачийн хотууд хөдөө орон нутаг болгоцсон шүү дээ. Аймаг болгоод статус юм. Тэгвэл хот болгоё. Хотын статусыг нөхөх хэрэгтэй. Яагаад Монгол улс нэг 4 хоттой байж болтгүй? Монгол улс саяхан 2 сая хүнтэйс одоо 3 сая хүнтэй дахиад нэг 40-50 жилийн дотор 10 сая хүнтэй болно гэж бодоход бид нэг 4 хоттой байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хотуудын төлөвлөлтийн асуудал их чухал юм. Зөв төлөв, зөв шийдэл тийм ээ. Одоо энэ нь шийдэлтэй нөгөө яг хөө эрдэмтэд нэг тэнд харин тийм ээ нэг 10 хүний одоо миний газрын асуудлыг дараа нь орж хөөе. Чи надад бити гар хүрээд. Чи гаралтай. Би чиний телевизээр ирээгүй. Би чиний телевизээр миний телевизээр орж хүний улс төр хийгээд байх тийм чухал биш ээ. Зүгээр тэр засаг даргалт нь яриад энэ арцсан намын дарга нь яриад тэрийг газрын зөвшөөрсөн. Тэгээд тэрэн дээр яриад их байхгүй тийм ээ. Авахгүй гэдэг. Тэрийг зөвшөөрчих байхаа. Гүндлээ одоо ингээд яхаар гүндлэг илүү долоо юм яриад улс төр хийхгүй тул зөвшөөрчин. Тэр нэг хэцүү юм биш. Гүндлэг тэрнээс зөвшөөрөхгүй тул зөвшөөрчин. Би мэдэж байна. Энэ үгүй ашиг шийдэхээр ийм энэ ашаага би нэг зүйл би ч бас дэвшин шүү дээ. Сая энэ таны тактик юу? Миний тактик садах байхгүй шүү дээ. Жагаах ганцхан шагаа юм байна. Ингээд л одоо Твиттерээр ингээд хоёрыг орно гэсэн юм байхгүй юу? Зэрэг орно гэсэн юм уу? Уг нь би 6 цагаас 5 6 2 дэнд ирсэн. 6-аас ингээд ээлжлээд орно гэсэн чинь саяхан залууч байхад нэг л яма өлөг болтол ярьдаг энэ хоёр хүнийг оруулж яах гэдэг юм бэ гэсэн ийм асуултууд аюул хэрж байна. Энд дээр хоёрыг нэгдсэн ч юм хариулаач. Үзэгчид үнэхээр хоёроос уйдаад залхаад байгаа юм болов. Уул нь ингээд Монголыг авч явах сайхан бизнесмэнүүд гэсэн ингээд маск жоохон тийм санаатай гэдэг юм болов. Тийм шүү дээ. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой. Хэн нэгэн хүн нэг юм бичингүүд л тэрийг одоо юу гэдгийг нийт даяараа тэгж байгаа юм шиг бодоод ингээд байж болохгүй байх. Тэгэхээр яг хоо нэг хүн тийм саналтай байж болно, хоёр хүн тийм саналтай байж болно. Энд чинь 2 сая хүн саналаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийг одоо стацуул тий. Тэгээ би энд гүн далай төрийн эсрэг иргэдийг өдөөн төрхөрсөн үү гэдгийг чамаас асуух гэдэг. Одоо ингээд та нар ингээд тавьчлаа шүү дээ тий. Тэгэхээр би энд нэг зүйлийг хариулчихъя гэж бодож байна тий. Энэ одоо асуулт юм уу юу юм те. Тэгэхээр би ерөөсөө төрийн эсрэг хүмүүсийг өдөөн төрхрээгүй. Тий. Харин тийм олон нийтийг үгүй энэ ийм юм. Ард иргэдийг
газартай болооч одоо тэр эрдэнтийг урайлах гэдэг бослого биш ээ. Хөөе, ард иргэдийг газартай болохыг уриалсан юм бэ. Газраа шударгаар аваач. Та нарт хизээж шударгаар энэ насанд чинь би юу хэлсэн эрдэнтийг нь энэ газар танд энэ насанд чинь олдохгүй. Таны үр хүүхдэд ч энэ янзаараа энэ насанд чинь олдохгүй. Тэгэхээр би газрын төлөө тэмцэл хийж байгаа. Миний газрын төлөө тэмцэл та нар нэгд. Тийм үү? Энэ тэмцэл эрдэнтээс эхэлнэ гэж байгаа. Түүнээс би одоо ард иргэдийг тийм үү төр засгаа одоо устгын бари төрийн ордонлуун дайри майри гэсэн те одоо төргүү болъё гэсэн зэвсгээ бариад гээгүй юм. Ард иргэдэд би юу хэлсэхээр хөөе тэнд нэг сайхан сул газар байна. Тэрийг дарга нар лойрддаг одоо хуучин аргаараа лойрдох гэж байж байна. Тэр газрыг та нар авах ёстой. Тэр эхлэлийг би хий гэдэг ингэсэн. Одоо би юу хэлэх гээд байгаа гэхээр ард иргэд тэнд 130 гэр барилаа. 140 майхан барьсан байж байна. Энэ ард иргэд өөрсдөө газрынхаа төлөө тэнд одоо төр засагтайгаа ойлголцоод яриад явж байна. Одоо бодвол ойлголцох байлгүй. Төр засаг нь буюу ардчилсан нам ирэх барьж байгаа хүч гаргах юм бол ардчилсан намдаа гомдох хэрэгтэй. Нэг, хоёрдугаарт би ийм олон хүн одоо тийм энэ олон гэрийг тэнд одоо барих тийм энэ нөхцөл байдлыг олон хүн цуглах, анхаарлаа хандуулах энэ нөхцөл байдлыг бий болголоо. Одоо энэ нэгдүгээр ардчилсан намын асуудал. Төр барьж байгаа ардчилсан нам ард иргэдээ сэтгэл гаргаж тэр газрыг өгнө үү, хөөнө үү ардчилсан намын асуудал. Төр сэтгэл гаргахгүй байгаа тэр ардчилсан намтайгаа яаж тооцох, яаж тэмцэх нь энэ ард иргэдийн өөрсдийнх нь асуудал. Би ийм хүчтэй 200 одоо 70 айлыг тэнд тийм нэг одоо хүмүүсийг цуглуулад энэ газрын бүр зааж өгөөд эн чинь ийм хоосон газар лойрдох гээд байж байгаа. Энийг та нар эвсэж нэгдээд хүчтэй болоод авч чадна гэд ингээд нийлүүлээд зохион байгуулалтанд оруулаад ингээд тавьчихлаа. Одоо ард иргэд өөрсдөө тэрнийхээ төлөө тэмцээд авах ёстой. Би бол ард гүндэлээ. Тэ? Би энэ бүх ажлыг өөрөө санаачилж, өөрөө явж харж мэдэж бүгдийг зохион байгуулж өглөө. Одоо энэ ардчилсан нам газрыг өгөх хэрэгтэй. Ард иргэд тэмцэх ёстой юм уу? Үгүйсэл одоо энэ ганцаар ингээд миний цаг юм би яриа шүү дээ. Би гараад байж. харилцаа ганцаараа яриад дуусчих. Тэгээ ганцаараа яриад дуусчих. Тэгэхгүй. Харилцаа яриад төлөвлөлийн ярина гэсэн. За одоо ингээд газраа ингээд тооёрс би нэг хөндлөөд үндсэн сэдв рүү орё. Улсын төсөв 7 тэрбумаар бөнгөж байгаа. Тэгээд жил болгон сүүлийн 3 жил шахам гэсэн баха. 1 тэрбумаар нэг их наядаар тасардаг гэдэг байна л да. Энэ яг юунаас болж тасардаг юм бэ? Төсөв бас баталчихсан үний үед бас хүмүүс сайн мэдчихэж байгаа. Зүгээр яг зарим гişүүд хэлдэг чинь би төсөвийг л үндэ ойлгодог юм аа гэдэг. Тэгээ зарим сэдв зэст хэлдэг их хурц сууж байгаа 76-гийн 20 хүний хоорондох асуудал 20 хүн л угаасаа төсөв чинь батлаа явчихдаг шүү дээ. Энд дээр тасаалууд хэлж байгаа сайхан гоо. Тэгэхээр би ингэж бодож байна. Би бас нэг муу намын дарга 25 жил хийж байгаа маа. Тийм. Өнөөдөр гүн 7 тэр газрын асуудал ярьж байна. Тий. Зөв бахаа тэнд нэг хэсэг өнхөөг арчаагүй ганц нэг дарга нар байдаг бах. Ер нь манай сүлд төрийн албаа агчид хариуцлагагүй байдаг. Тэгэхээр энэ ардсан намчин бас нэг дээрээ удирдлагатай юм болохоор энэ асуудлыг би намын дарга дээрээ энэ газрын асуудлыг өнөөмөр шийдэн цай. Тэгэл болоо. Тэрнээс бүх эрдэнтчүүд энэ асуудлыг ярьж байгаа юм биш үү? Тэрэл газартаа тэр амьдарч байгаа юм тий. Газрын дөөр. За тэр мөрийг нь бол одоо дараачих нь яриа болох үс. Гүн далагийн дараач яриа гүн далаа өөрөө тэмцэлд уриалаад өөрөө удирдаа. Би ард иргэдэг уриалж байгаа тэмцэлд. Газрын дөөр. Одоо тэгээ тэрэндээ эзэн байх хэрэгтэй. Тэгээ би яагаачгүй би тэмцэл хийх гээгүй ард түмэн та нар өөрсдөө чигсараа цуглаараа гэдэж болохгүй шүү дээ. Удирдагч бол удирдагч л байх хэрэгтэй. Аймхаа байж болохгүй за. Дараач асуудал одоо төсвийн асуудлаа ярьчих тийм ээ. Өнөөдөр бол төсөв тасардаг биш. Ер нь бол Монгол улсын төсөвд маань хүнд байх шиг байна. Улсын эдийн засаг их хүнд байна. Тэрийг дагаа аж ахуйн нэгжүүдийн орлого зарлах их хүнд байна. Тийм ээ. Одоо цаашаа юу болох юм бэ гэхээр энэ байдал бол цаашаа их хүндээр тусна. Магадгүй бид 93-4 оныхаа байдал руу хурж магадгүй. Улсын нэгдсэн төсвийн орлого зарлах. Өнөөдөр төлбөрийн баланс бол улс орон дээр алдагдсан байгаа шүү дээ. Бид гаднаас хасраг хэмэргэлдэг. Бид нар зөвлөдөө гадагшаа гаргаж байгаа юм байхгүй. Гаргуул нэг жоохон түүхийтэй гаргадаг. Гэтэл нөгөө түүхийд чинь үнэн үнц. Хамгийн аюултай.
Тэгээ одоо яах вэ гэдэг асуудал дээр бүгдээр сууж штэ. Одоо яах вэ? Одоо энийг бол яг хуу энэ төр урж байгаа засаг төрийн одоо ерөнхий сайд эднээс бол ямар арга хэмжээ авах гэж оролдож байна вэ гэхээр тий? Ерөөсөө бүх төсвийнхээ зардлыг танах, хэмнэх. За дээр нь гаднаас яаж зээл авах вэ гэдэг асуудал. Тэгвэл зээл мэн одоо хязгаар дөрвсөн. Одоо дахиад бид нар зээл өгөх үгүй юу гэдэг дээр зогсож байгаа бид нар. Тэгээ одоо яах юм бэ гэдэг. Тэгээ энэ дээр бол би одоо бас нэг зүгээр нэг иргэн жаргал сайхынд орж ирээгүй гэн талаас би бүгд найд намын дарга жаргал сайхынд орж ирчээд сууж байгаа учраас намаа төлөөлж бие. Манай нам энэ дээр бодтой тодорхой бид нар тооцоонууд гаргаад энэ улс орныг энэ дампуурд эдийн засгийн хямралаас гарах маш богино хугацаанд тийм арга хэмжээнүүдийг тусгасан төлөвлөгөө зорилтуудыг бол бид удахгүй хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ төслөө бол бид бүх одоо бүр 1 центгүй тооцоолж гаргасан төслүүд байж байгаа. Энэ асуудлыг шийднэ гэж бодож байгаа. За би сайд байхдаа энэ асуудлыг тухайн үед харж ирсэн. Тухайн үед бол надыг сайд байхад бол ээлж баялагын хүн орой дээр утсан байлаа шүү дээ. Энэ үед бол бид нар том ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг одоо би өөрөө маш их шохоорхож хөдөлж байлаа. Тухайлбал 5-7. Тэр үед бол 5-7 ордыг эргэлтэнд оруулахад бол маш олон орон одоо сонирхож ирсэн. Жишээлбэл Оросын 2-3 том компаниуд. Тийм ээ? За Хятадын том компаниуд, Америкийн том компани, Японы том компаниуд. За нийтдээ 37.7 сая миллиард доллар хөрөнгө оруулалт хийя. Төмөр зам тавих, нүрсний том тэр ордуудыг ашиглах. За энэ төмрийн хөдрүүдийг ашиглаж бас эцсийн бүтээгдэхүүн хийх гэдэг ингээд. Яг энийг хийдгийн даваа дээр чи огцруулж илээ шүү дээ. Надад чинь шалтгаан юм гэсэн нөгөө л нэг хитэ аваргууд, нөгөө л Батболд, нөгөө л Инх баяр, нөгөө л энэ улс төрд байдаг нэг хитэн нөхдүүд энэ том төслүүдийг өөрсөндөө аваад тэгээд эдийн засгийн эргэлтэнд оруулаад өөрсдөө Монгол улсын хамгийн баян, хамгийн мундаг хүн болцооно гэж бодож ирсэн. Ингээд энэ ордуудаа булаацалдаад ингээд явж итэл энэ хооронд энэ түүхийдийн чинь үн, эрс баялагын чинь үн унцлаа шүү дээ. Газар дээр. За тэгээд энэ эрс баялагын үн мөнхийн ийм өндөр үнэтэй байхын бодоод манай улс нэгдсэн төсвөө төлөвж батлахдаа асар өндөр тоо тавьж байгаа баталдаг их хурлаа. Тэгээд юу гэдэг вөхөр 5-7 миллиард доллар орж ирнэ, оюутлагаас орж ирнэ, төмрийн өдрөө экспортлно гэдэг ингээд баахан хоосон хийсвэр тоонууд тавиад баталцгаад тэгээд их хурлын гишүүн болгон аймагийнхаа төв дээр засмал зам тавина, Улаанбаатар хоттой холбоно, за хүн болгон орон сууц барина гэдэг гүйлээ шүү дээ. Тэгээд нэг юм бетон босголоо. Тэгээд нэг юмыг ойлгохгүй. Эцсийн бүлэгт энэ Монгол улсад хийгдэж байгаа юм хэний төлөө юм бэ? Монгол хүний л төлөө шүү дээ. Тэгтэл нөгөө Монгол хүн нөгөө орон сууцнд орох хүн чинь орлого нэмэгдэг үүдэг, ажилгүй байдаг. Нөгөө байшинд нь ордог хүн байхгүй. Одоо тэгээ нөгөө хамаг арилжааны банкт нөгөө барилга руу мөнгө оруулаад тавьсан. Нөгөө байшингууд нь зарагддаг. Одоо яах вэ? Тэгээ одоо бүгд гайхаад сууж байна. Тэгээ одоо өнөөдөр орон сууцны үн унахаар энийг дагаад юу болох вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгөний үн. Үйл хөдлөх хөрөнгө унахаар яах вэ? Банкуд унах. Банкуд унахаар яах вэ? Та бид нар төлбөрийн чадваргүй болно. Одоо тэгээ яах вэ? Энэ бол одоо нөгөө сир, лив, грек шиг болно гэсэн үг шүү дээ. Тэрний ардаас л мордож байна бид нар. Тэгээ энэний эсрэг арга хэмжээ нэг авж байгаа арга хэмжээ нь бол яг уу долларын хан шиг баг багаар чөлөөлж байгаа байтал. Одоо өнөөдөр $1 2000 төгрөг байна шүү дээ. А яг өнөөдрийн эдийн засгийн үзүүлэлтийг ингээд аваад үзэх юм $1 ингэж их импорт хийж байгаа нөхцөлд бол бидний долларын хан шууд нэг 4-5 мянган төгрөг болох хэрэгтэй. Яг жинхэнэ утгаараа ингээд чөлөөж айлчих юм бол. А энийг тэхгүй тулд ингээд нэг бариад хазаарлаад байж байгаа. Тэгээ хэдий болтол барих уу гэдэг асуудал бас их хүнд болно. Хэдий болтол барих уу. Сонгуул ойртож байгаа учраас сонгуулаар энэ асуудлыг тавьчих юм бол арц намын нэр хүндэнд муухай. Тийм биз? За яг тэгээд одоо нэг улс төр хийдэг нэг аргатай улсууд их байна л да. Одоо манай гүн далайн манай энэ тийм жижиг юмнуудыг аваад
Энийг би шийдэх гэж байгаа гэж чичрэх бүгд үү? Би ингэж харсан жаргалсан чамтай ойртох нь чи тэрийн нүүр царайр нь ямар ширхүү юм болдоо л гэж бодсон. Би арай чамаас би царайлаг байгагүй ямар шинж төргийн хүмүүс нь олон түмэн хараасаа л гэж ингэж хараа. Одоо төсөөгөө би нэг арай нэг цаг дуусгаад яг тэр хоёулын зэрэг аваад тэгэхээр нэг үсэн шоудад дуусгачих. Тэгээ нүүр нь хараачих нүд хамар төсөөл дээр бол дараа тусны тоорыг авах зүгээр юм байна. Туснаас зэрэгцүүлээд тартаа бай тэрийг тусны тоорыг нэг цагийг өгсөн дээр юм байна. Зэрэгцүүлээд ямар шиг хүмүүс вэ? Цогтой үйлдэл нь маш буруу болж байна. Нэг дор үйлдэл нь маш буруу болсон байна. яг хуу. Ер нь шинж тэмдэг нь ямар Тэр хүмүүжид хоёр өөр л дөө. Тэгээ хоёр юм бодоцсоо. Гүндлээ яг тэ их хуралд ардын нам жоохон эрхэлж айлгаж жоохон юм авч ирсэн үнэн. Одоо тэргүүрээ уус таныг ингэж яасан юм. арга хоцорцсон. Төсвийн асуудлыг манай иргэд арай энгийн үгээр төсвийн манай иргэд арай энгийн үгээр иргэдэд хүргэе гэсэн мэдээлэл. Шөнийн баар, ресторан өөр байж л байгаа шүү дээ. Тийм нэг ядуу ард иргэн ч биш. Би ядуу биш. Би ч үзэгч тарж байгаа царайгаа чамтай зэрэгцүүлж харуулмаар байна. тоорыг аюул сонгохгүй шүү. Чи зүгээр үү? 2 3 цохлоо шүү. Би ч загуулж телевизийн дараа болсон. Энэ дараа гарчихсан. Дараа ирүүлсэн тийм. За. Тэгээд би нэг айхтраас бичлэг үзүүлэх гэсэн болчихлоо. Хэрвээ тоо ер нь гэх юм бол бүр айхтар болох юм байна. Би гүндээг яагач байгаа. Гүндлэг бол би яагач би зүгээр намын даалгавраар надад нэг удаа огцруулж ирсэн. Үгүй. Өөр огцруулсан. Өөрөө энэ чинь эрүүл мэндийн баахан сайн аваад гэж ярьдаг. Тэр барьцанд орсон байсан шүү дээ. Баримттай ярина. Энэ өнгөрсөн асуудал. Өнгөрөөгүй яа. Өнгөрөөгүй. Тэг сайхан зургийг аваад гад ингэ зэрэгцүүлээд нэг. Манайхаа авч явах. Тэгээ ер нь ингээд уулзалттай уулзлаар уул их л чухал асуудлыг гүнлэгийн газартай холбоотой асуудал, газрын асуудлыг өсөж байгаа. Дэлгэж тавигээд би 6 цагаас намайг ирсэн. Би 6-д ирсэн. уулын дуудлагаар дуудаад явсан. Би 6 цагаас ирээд энэ одоо нөгөө Эрдэнэтэд болж байгаа газрын дөөвөр дээр нь ер нь Монгол даяар болж байгаа газрын дөөвөр дээр нь талаар хийж байгаа тэмцлийгээ талаар ярих гэж бодож байлаа. Гэтэл дараа нь миний одоо 6-аас 6 гэсэн цаг дээр нэг хүн дараа нэг өөр юм яриад байна. Юу гэсэн үг юм бэ? Өөрөөсөө хангалттай яриад би дугаар хангалттай ер нь гэхдээ өөрөө хохирж ирчээ хүний цаг дээр орчоод тэгээд хаалцах байсан. Тэгвэл наад хүн чинь цогтой цаг авч өгсөн гэж ярьж штэ. Яг нь цогтон. Надад бол 6-аас 6 би өөр хамтан үнтэй орно гэж бодооч. За хамгийн гол нь за ингэ. Газрын дөөвөр Эрдэнэтээр дүүрэн байгаа. Жирийн ард иргэд хизээж зүгээр тэмдэг юугаа газраа бол авч чаддгүй дандаа дээгүүр нь дөөвөрлөж авдаг. Энэ бол Эрдэнэт дахин Улаанбаатар Монгол даяар байдаг хамгийн том дөөврийн нэг. Энийг тассан зогсоох ёстой. За тэгээд Эрдэнэтэд ард түмэн тэнд очсон. Одоо газраа авах гэж төрхий хашааны газартаа болохгүй сууж байна. Тэгэнгүүт одоо тэднийг Эрдэнэтийн ардчилсан намынхан хүчээр хөөх юм гинэ. Ийм юм байна. Тэгээ би энд бол ард иргэдийг зоригтой байгаараа өөрсдийнхээ амьдралын төлөө, өөрсдийнхээ газрын төлөө тэмцээрээ тий. Ер нь зоригтой ард түмэн тэмцсэн ард түмэнд ялдгийг. Ийм л гэж байна. Энэ танай телевизийн нэвтрүүлгийн дараа би нэг Эрдэнэт орно. Ойрын хугацаанд энэ маргааш шүү. Тэр газрын асуудлын тэр дарга нартай ярьж шийдэд өгч. Шийдэв. Арсланы удирдлагатай яриад. Та өөрөө нэг дэвш. Тэрийг манай намын нөхдөд шийдэж байгаа. Тэр бол чөлөөтэй шүү дээ. Өгшөө зөндөө байна. Би харин газрын асуудлыг Эрдэнэтэд шийдэх тийм хүмүүс байвал бүр дэмжинэ. Тэгэхгүй одоо хүмүүс байвал би бас яг арц нам тэр газар өгөхийг шийдчихэж байгаа юм бол тэрээ тойр айлыг ч юм уу шийдээд өгчих юм бол одоо тойрын нэг хүнд өссөн шүү дээ. Тэр нэг арц намын бат чимэг нь бас нэг хүнд нуунаад эцсийн дүндээ тэнд арчилсан нам төр өрж байгаа тэр газрын гэрчилгээн дээр чинь арчилсан намын тэр дангаас хөрөнгийн ч юм уу альсгүй тэр баасан цэврийн гарын өсөлтөд гэрчилгээд авчихна үстэй. Гүн далаа гэсэн гэрчилгээ тэр хүмүүс авахгүй шүү дээ. Намайг газар өгч чадахгүй өгд мэдж байгаа шүү дээ.